Энэ удаагийн ярих түүх маань гэмт хэрэгтэй ямар ч хамааралгүй боловч маш олон хүний анхаарлыг татсан төдийгүй маш сонирхолтой түүх учраас ярихаар шийдлээ. Урлагийн хамгийн шилдэг мэрэгчлэлтнүүдийг бэлтгэдэг сургуулиудын нэг бол яхаа аргагүй Жулиард. Жулиардыг төгссөн балетчин мэрэгжлийн театрт бүжиглэж байх ёстой. Эд залуухан наснда 8 хүүхэд төрүүлээд перми эзэгтэй болно гэдэг хэн болгоны хийж чадах зүйл биш. Учир нь мэрэгжлийн балетчин болно гэдэг хэн болгоны хийж чаддаг зүйл биш шүү дээ. Хар багаасаа маш хатуу дэглэмийн дор эрүүл мэндийн хүртэл үл хайхран өдөр шөнөгүй бэлтгэл хийдэг болохоор энэ их зарцуулсан цаг хугацаа хинчгэл үнгүүдүүлэх хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Ханна Брайт гэх бүсгүй үнэхээр ийм сонголтыг хийчихсэн. Ингээд балерина пермийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 2018 оноос эхлээд Америкийн нэгдсэн улсын Юта мужид байрлах нэгэн перм олонний анхаарлыг татаж эхэлсэн. Учир нь энэ пермийн эзэгтэй нь мэрэгжлийн балетчин хүн байсан бөгөөд 8 хүүхэд төрүүлсэн хэрнээ биеийнхээ формыг маш гайхалтайгаар барьж чадсан байсан юм. Гол нь тэрээр пермдээ үйлдвэрлэдэг бүхэл бүтээгдэхүүнүүдээ өөрийн гараар үйлдвэрлэж бусдын туслалцаа авалгүйгээр өдөр бүр 8 хүүхэд болон нөхрөө халамжилдаг гэдгээрээ бусдаас ялгарч байлаа. Яг уу гэрээ үйлчлэгчтэй боловч гэрийн үйлчлэгч нь зөвхөн гэрээг нь цэвэрлэдэг хэмээн онцолсон байдаг. Балерина перм алдартай болохын хэрээр энэ пермийг тойрсон цуу яриа гарч эхэлсэн. Энэ ярианы эхлэлийг нэгэн сэтгүүлч тавьчихсан юм. Тэрээр Ханнагаас ярилцлага авахар очих үед хүүхдүүд нь Ханна болж нөхөр нь түүний өмнөөс бүхэл асуултуудад хариулж байсан учраас тэр сэтгүүлч өөрийнхөө үнцгийг оролцуулаад Ханна бусдын иргэшээлд ороод л перми эзэгтэй болсон бололтой хэмээн нийтлэлээ биччихсэн. Тийм ч учраас олон нийт Ханна гэх бүсгүй нөхрийнхөө дарамтанд байдаг учраас л мэрэгжлээ орхиж пермд ажиллах болсноос гадна шашны дарамтанд ороод 8 хүүхэд төрүүлж бүхэл ажлыг өөрөө хийх болсон юм байна хэмээх яриаг өрнүүлэх болсон. Ингээд перми эзэгтэй Ханна Нельмэн гэж хэн болох талаар мэдэж авцгаая. Ханна Нельмэний төрлөх нэрийг нь Ханна Брайт гэдэг. 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Юта мужид 9 хүүхэдтэй цэцгийн дэлгүүр ажиллаулдаг гэр бүлийн охин болон мэндэлсэн. Ханна 14 настай байх үедээ буюу 2004 онд алдарт Жулиард сургуулийн балетын ангид тэнцэн орж суралцаж эхэлсэн бөгөөд насанд хүрснийхаа дараагаас эхлээд гоо бүсгүйн тэмцээнүүдэд амжилттай оролцох болсон бөгөөд анхных нь том амжилт нь 2010 онд Нью-Йорк хотын Миссийн тэмцээний ялагч болсон явдал нь байдаг. Авиас чадвар гоо үзэсгэлэнгээд өөлөх зүйлгүй Ханна Брайт сургуулаа төгсөх жилээ буюу 2011 оны 100 найзуудтайгаа хамт явж байхдаа 1989 онд төрсэн Даниэл Нельмэн гэх залуутай танилцсан. Даниэлтэй танилцах үед Ханнад ямар нэгэн онцгой мэдрэмж төрөөгүй бол Даниэлийн хувьд тис өөр байсан ба Ханна түүнд маш онцгой мэдрэмжийг төрүүлсэн тул түүнийг ямар ч аргаар хамаагүй өөрийн болгоно хэмээн өөртөө хамласан. Ингэхдээ Даниэл өөрийнхөө аавын албан тушаалагч бас ашиглаад амжсан байдаг. Тодорхойлбол Ханна зуны амралтаа төрсөн гэртээ өнгөрүүлэхийн тулд онгоцны плед захиалж ниссэн бөгөөд энэ үед Даниэл түүний хажуугийн суудалд сууж таарсан. Энэ явдлаас болоод тэд илүү удаан хугацаанд ярилцах боломжтой болж дотн танилцах боломж нь бас давхар бүрдээд ирсэн юм. Яаж ингэж суудлаа тааруулсан бэ гэхээр Даниэлийн аав нь тухайн нислэгийн компани эзэн нь байсан болохоор Даниэл Ханнагийн суух суудлын дугаарыг амархан гэгч нь мэдэж аваад хажууд нь суух боломжтой болчихсон. Ингэж Даниэл өөртөө давуу талыг бий болгож авчиж чадсан байдаг. Ер нь бол Даниэлийн аав Дэвид Нельмэн нийтдээ 5 нислэгийн компани үүсгэн байгуулагч төдийгүй эзэн нь Ханна Даниэл нарын хамтын нислэг тэдэнд бүр маш сайнаар нөлөөлж Ханна Даниэлтэй болцохыг зөвшөөрсөн бөгөөд ердөө 3-7 хоногийн дараа тэд сүй тавьчихсан. Ингэж хурдан сүй тавихт нь тэдний итгэл үнэмшил ихэд нөлөөсөн гэхэд болно. Учир нь Ханна болон Даниэл нар хоёулаа Моромны шашинтай гэр бүлд өссөн Моромны шашны итгэгчид. Моромны шашны буюу Есүс Христийн хожим үеийн гигантнүүдийн сүмд итгэгчдийн тухайд бол өөрсдийнхөө итгэлд үндэслээд маш хурдан гэр бүл болох хандлагатай байдаг ба үр хөндөлт жирэмснээс хамгаалах хэрэгсэл зэргийг дэмждэггүй болохоор өөр шашинд итгэдэг гэр бүлүүдтэй харьцуулахад харьцангуй олон хүүхэдтэй байдаг юм байна.
Мөн эдгээр итгэгчид насанд хүрч ариун ёслол үйлдснийхаа дараа тусгай дотор хувцас өмсч олсон орлогынхоо 10%-ийг сүмдээ хандуулдаг. Даниэлийн гаргасан идэвх зүтгэлийн ачаар тэдний харилцаа маш хурдан цэцэглэж Ханна төгсгийнхөө өмнө жирэмсэн болсон ба энэ нь Жулиард сургуулийн балетын ангийн охидын хувьд бол ерөөсөө түгээмэл үзэгдэл биш байсан гэдэг. Хэдий Ханна бусад оюутнуудын хийгээд байхааргүй сонголтыг хийчихсэн боловч мэрэгжлээ тэр доор нь орхичхоогүй ба мэрэгжлийн театрт бүжиглэх гараагаа тавьж чадсан боловч удаан үргэлжлүүлж чадаагүй нь харамсалтай. 2011 онд хосуудыг гэрлэх үед Даниэл Бразил улсад байрлалтай аавынхаа үүсгэн байгуулсан гэрийн хамгаалтын системийн компани захирлын албан тушаалыг хашиж байсан учраас хосууд тэр улсад нэлээд хэдэн жилийг өнгөрүүлсэн. Ингээд 2014 онд Америкийн нэгдсэн улстай эргэж ирснийхаа дараа Даниэл Ютагийн их сургуульд элсэн ороод зогсохгүй 3 жилийн хугацаанд перм байгуулах тохиромжтой газрыг хайж эхэлсэн. Эрлийн ажиллагаа нь 2017 онд Ютад барилах нэгэн газрыг харснаар зогссон. Ингээд тэд 2018 онд балерина пермэ байгуулснаар Ханна балетчин пермэр гих ховорхон тодтголын эзэн болсон юм. Пермэр болсныхоо дараа Ханна бүх ажлаа өөрөө биедан хийж байгаа тухайга олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан олон нийтэд хүргэснээр балерина пермийг сонирхох хүмүүсийн тоо маш их нэмэгдснээс гадна олон цуу ярианууд нь ч гэсэн цацагдаад эхэлсэн. Эдгээр мэдээллүүд нь хөвчлэн Ханнаг нөхрийнхөө иргэшээлд орж балетынхаа карьерийг орхиод хөөрхөн эмэгтэй пермийн хэцүү амьдралд дарагдаж амьдарч байна гэх утгатай байсан юм. Мэдээж энд тэр сэтгүүлчийн оруулсан хувь нэмэр асар их байсан гэхэд хэлцэхгүй. Яг аль нь үнэн болохыг ёстой л өөртөө л мэдэж байгаа байх л та. Гэхдээ айлын гэр бүлийн амьдралыг шүүмжлэх арга байхгүй. Ханна энэ хүнтэй гэрэлснийхаа дараа өөрийнхөө хүссэн болгоныг хийж чадхаа болсон гэдг нь бол яг үнэндээ худлаа. Тэрээр Даниэлтэй гэрэлснийхаа дараа ч гэсэн өөрийнхөө хүссэн зүйлийг хийсээр байсан бөгөөд 2021 онд Юта мужийн миссийн тэмцээнд оролцож хатагтай Юта өргөмжлөлийг хүртсэн бол 2023 онд хатагтай Америк өргөмжлөлийг хүртсэн. Ханна яагаад ийм амьдралын хэм маягтай амьдрах болсон талаараа өөрөө тайлбарлахдаа бүжигчин хүний карьер тэр дундаа балетчин хүний карьер үүрдэх байдаггүй гэдгийг онцолсон. Балетчин болохын тулд эрүүл мэндийн хувьд олон золиосыг гаргадаг учраас карьер нь ихэвчлэн 35 нас хүрээд л дуусдаг. Тийм ч учраас Жулиардын балетын ангийн багш нар нь хүртэл сурагч нартай 35 наснаас хойш юу хиймээр байгаа тухайга бодорой хэмээн цагтаг. Харин Ханна өөрийгөө зүгээр л би өөрөө хийхийг хүссэн зүйлээ арай илүү эрт олчихсон хэмээн хэлсэн байдаг. Магадгүй түүний хувьд гэр бүл болон гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа гэдэг балетаас ч илүү таалагддаг зүйл нь учраас ийм шийдвэр гаргасан байхыг үгүйсгэх аргагүй. Балерина перм өмнө нь байгалийн гамшигт нэрвэгдсэний улмаас бүх амьтдаа хүртэл алдаж байсан боловч тэд дахиж хөл дээрээ зогсож чадсанаар зогсохгүй маш гайхалтай перм болж чадсан. Одоогийн байдлаар бол балерина перми жилийнх нь орлого сая доллараар хэмжигддэг бол YouTube дээр 2 сая subscribersтэй, мөн Instagram дээр 10.3 сая дагагчдтай, TikTok дээр 188.3 сая лайктай, 10.3 сая дагагчдтай. Энэ пермиг ийм хэмжээнд хүргэсэн хүн нь яхаа аргагүй Ханна Нийлмэн. Тэгэхээр Ханна Нийлмэн өөрийнхөө нэгэн амжилттай карьерийг өөр амжилттай карьераар сольсон болж таарч байгаа юм. Таны бодлоор Ханна Нийлмэн үнэхээр нөхрийнхөө дарамтанд ороод перми эзэгтэй болсон юм болов уу? Эсвэл зүгээр л өөрийнхөө хүслээр перми эзэгтэй болсон юм болов уу? Энэ удаагийн маань түүх энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сүүгийн маань дэмжиж subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.